Сайн байна уу? За биостатистик, бионгаахын өгөгдлийн анализ, дүрслэлд өргөн хэрэглэгддэг график дүрслэлийн аргуудыг танилцуулъя. Хамгийн эхлээд багнан график гэдэг энэ төрлийн графикийг Excel дээр хэрхэн байгуулах вэ гэдгийг харуулъя. За жишээ нь энэ дээр энэ судалгааны үр дүн байгаа гэж төсөөлье. За шилбэний ясны дисхондроплаз гэж өвчин. За энэ өвчин нь бол залуу шувууны ясны өсөлтөнд нөлөөлдөг. За мөн худалдааны зорилттой өсөж байгаа шувуунуудын догололт болон үхлийн гол шалтгаан болдог өвчнүүдийн нэг байна. За тэгээд туршилтанд 120 махны зорилтоор өсгсөн дахиа туршилтанд ашигласан. За туршилтанд 120 дахиагаа 4 бүлэг болгож байгаа. 1 2 3 4 гэсэн. Тэгээд энд ямар судалгааны зорилготой вэ гэхээр уг өвчлөлд хооллолтын хуваар нь бол нөлөөлж ийнэг үү гэдгийг шалгасан байгаа үр дүнгийн доор үзүүлсэн байна. Нэгдүгээр бүлэг нь бол тодорхой хуваарлалтгүйгээр ямар нэгэн ритмгүйгээр хооллож исэн. За дараагийнх нь бүлэг болохоор 6-аас 12 өдөртэй болсон 8 цагийн хуваарьтайгаар хооллсон. За дараагийн бүлэг бол 3 дугаар бүлэг 6-аас 19 хоногтой болтол нь 8 цагаар хооллох. За 6-аас 26 хоногтой болтол нь 8 цагаар хооллох гэсэн юм. Дөрвөн ялгаатай группүүдэд хувааж байгаа. Тэгээд нядалгааны үед дахиа бүрийн хөлний өвчлөлийн шинж тэмдгийг бүртгээд тэгээд энэ доорх хүснэгтэд үзүүлсэн байна гэж. За нэгдүгээр бүлгийн 21 нь өвчний шинж тэмдэгтэй, 9 нь өвчний шинж тэмдэг байхгүй. Энэ бол нөгөө тодорхой хуваарьгүйгээр хооллсон үед. За 2 дугаар бүлэг нь 8 цагаар 6-аас 12 өдөртөө болсон хооллож байгаа тохиолдолд жишээ нь 7 нь өвчтэй, 23 нь өвчний шинж тэмдэггүй гэсэн ийм бүртгэлүүд хийгдсэн байна гэсэн. За тэгвэл энэ төрлийн өгөгдлийг харьцангуй давтамжийг ашиглаад график байгуулж дүрслэл болдог. За харьцангуй давтамж гэсэн илүү одоо зүгээр бүртгэгдсэн давтамжаар нь жишээ нь эхлээд байгуулж үзүүлье. График бар плот буюу багнан график байгуулж үзүүлье. За Excel дээр өгөгдлөө оруулсан байна. За дараа нь insert. За эхлээд бид нэр ямар ч байсан энэ recommended хэсгийг харах хэрэгтэй. За энэ дээр ингээд боломжит хувилбарууд байна гэж ингэж гарч ирж байна. Тэгээд жишээлбэл эхлээд бүгд энийг сонгоё. Окей. За ингээ гараад ирж байна. За нэгдүгээр бүлгийн хувьд өвчлөлтөө эрүүл гэсэн энэ хоёр тоо нь бол энэ дээр ингээд багнаар төслөгдсөн. Энэ x-ийн хэлгийн дагуу бүлгүүдийг аваад y-ийн хэлгийн дагуу тоог авсан байна тий дахианы тоо. За энэ дээр гарчиг өгнө. За гарчигн дээр бол бид нар шилбэний ясны дихондроплазын за графикч зүгээр нь одоохондоо график. За x y-ийн хэлэг дээр за формат. За максимум нь 30 байхад болж байна. Минимум нь тэг, major 5 байж болж байна. Эсвэл бүгдээрээ 10-ын алхамтайгаар тоогоо төрсөлж болно. 10-ын алхамтайгаар тэг 10 20 30 гэсэн ийм хуваарьтайгаар. За minor чинь одоо жижиг энэ хоёр байг матар. За access value. За тэг дээрээс unit on. За tick-ийг харуулъя гэж. Major-ийн cross гэж жишээлбэл одоо энэ хоёр тишээгээ харин minor-ийн зөвхөн inside ч гэдэг юм. Ингээд дотор жижиг. За иймэрхүү байдлаар төрсөлж болно. За өнгийн бүгдээрээ лайныхаа өнгийг харуулгач. За x-ийн хэлгийн шугамыг өнгийг чинь бас харуулгая. За x дээр бол биднэрт тэр major minor гэдэг тэр том хуваарийг сонгож өгөх шаардлагагүй гэсэн. Энэ өөрөө бүлгийн буюу категорийн өгөгдөл байгаа учраас за ерөнхийдөө нэг иймэрхүү дүрслэлтэй байж болно. За дараа нь хэрвээ
хэрвээ шаардлагагүй бол энэ зургасыг бас арилгаачих болно delete дараа. За ингэснээрээ бид нар юу гэхээр бүлгүүдийг тэр тусмаа ангилагдсан өгөгдлийг графикаар төслөж үзүүлж байгаа энэ арга хамгийн ихний арга. Энэ бол группүүдийн судалгаанд хамрагдж байгаа тоо нь бол 30 гэсэн адилхан байгаа учраас яг өөрийнх нь бүртгэгдсэн утгаар дүрслэхэд бол илүү хялбар байна л да. За харин зарим тохиолдолд юу гэхээр бүлгүүдийн тоо харьцангуй ялгаатай байж болно. За жишээлбэл нэг дээр нь 10 өвчтөн 10 туршилт юм. Нэг бүлэгт 10 гишүүнтэй, нөгөө бүлэгт 20 гишүүнтэй, нөгөө бүлэгт 30 гишүүнтэй ч гэдэг юм. Ялгаатай бүлгүүд нь ялгаатай тоотой гишүүд судалгаанд хамрагдсан бодгалуудын тоотой байгаа тохиолдолд бид нэр харьцангуй давтамжийн утгыг бас ашиглаж болдог. Харьцангуй давтамж гэдэг нь юу вэ гэхээр одоо бүгдээр энд бодож харъя. За энд өвчтөө нэг кофедо тавьчих. За бүлгүүдээ бас кофедо тавьчих. Нэрүүдийн. За дараа нь нийт 30 нэгдүгээр бүлэгт 30 судалгаанд хамрагдсан одоо объект байсан. За тэгвэл харьцангуй давтамж буюу 21 гэдэг энэ тоо маань хэдэн хувь юм бэ гэдгийг гаргаж ирж байгаа хэрэгтэй. Нэг болохдоо тэнцүү энэ үнийг хуваах нь 30 гэдэг. За энэ болохоор 0.7 буюу 70% нь өвчтэй гэж бүртгэгдсэн байна гэсэн үг нэгдүгээр. За үүнийг ингээ хоош нь чирчин энэ доод дөрвөлчин дээр маус нэгээрээ дараад хоош нь чирнэ. Ингэснээрээ бид нар харьцангуй давтамжийн утгуудыг гаргаад ирчих. Одоо харьцангуй давтамжийн утгууд харъя бүгдээ график байгуулад за ингээд бүгдийн сонгоно. За дараа нь insert. За мөн recommend гэдгийг сонгоё. За үүний дараа арай нэг өөр төрлийн сонгол бүгдээ эхлээд уусаа тусад нь байгуулж үзүүлсэн энэ графикаар тэгвэл дараа нь давхарлаад үзүүлж бас болдог. За энэ нь бол харьцангуй давтамжаар нь энэ бар буюу багнан графикаар үзүүлэхтэй. Энд яасан бэ нэхэр за нэг гэдэг бол бидний судалгаанд хамрагдсан бүлэгт 30 гишүүн байгаа тэрүүний нийт харьцуулсан юм харьцаагаар. Жишээлбэл нэгдүгээр өвчтөе нэгдүгээр группийн бүлгийн 70% нь өвчтөе байсан байна гэдэг энэ цэнхэр дүрслэл харуулж болно. За дараа нь энэ шар бол юу гэхээр энэ үлдсэн 30% шүү гэдгийг. За энэ дээрээс ингээд бүлгүүдийг хооронд нь хялбархан харьцуулж харуулах байдлаар дүрслэлээ. За энийг устгаж болно. За тэгээд энэ Y-ийн хэлхийгээ major minor-ыг бас өөрчилж болно. Жишээлбэл максимум нь 1 байж болно. 1 тик. Минимум за major тик гэдгийг бүгдээрээ 2 болгож болно. Тэгээ minor нь за магадгүй 0.1 байж болно. За тикийг харуулъя. Major-ийн cross-оор байгуулчих. Minor-ийн inside гэж. За дараа нь энэ дээр дараад өнгийн өөрчлөн энэ хар байна. За бид нэр хар байх хангалттай. За энэ тоог нь бүгдээр хар өнгөтэй болгоод тэгвэл энийг бол яаж сонгох вэ гэхээр эхлээ энэ дээрээ сонгочоод дараа нь энэ home гэснээсээ харын сонгоч одоохондоо саарл бичигтэй харагддаг шүү дээ. Энэ дээр мөн адил төрхлөг. За ингээ хар болгож олно. За дээр нэмээд ганц нэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулъя. За жишээлбэл энэ тэнхлэгийг хар болгоё. За бас мөн яг tick mark-ийг за major-ыг cross гэж жишээлбэл ингээд дунд нь оруулж өгч болно. За мөн энэ хоёрыг эднэрийг хооронд нь бас ойртуулах боломжтой. За энэ тохиолдолд яг вэ гэхээр дээрээ дараад өгдөл дээрээ дараад ингээд format data series гэдэг дээр дарна. За тэгээд энэ gap-ийн өргөнийг
хэр байлах юм бэ гэдгийг сонгож өгнө гэсэн. За магадгүй ингээд ортуулаад өгөх юм бол илүү одоо ойрхон байдалтайгаар график зурагдана гэсэн үг. За тэгээд өндрийг тохируулж болно. За өргөнийг бас тохируулж болно. Ийм байдлаар өөрчилж болно. За мөн энэ өнгөдийг өөрчилж болно. За жишээлбэл эхний энэ үнийг хар цаанаар байгуулах гэж байгаа гэж төсөөлье. За тэгвэл энэ дээр color дээр нь дараад no fill байж болно. Эсвэл pattern байж болно. За жишээлбэл энэ цэгүүдээр одоо өвчлөлгүй байгаа тоог нь харьцангуй давтамжийн харин дараа нь одоо энэ ташуу зураас ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл энэ ташуу зураас нөгөө тийшээгээ энэ ташуу. За ийм байдлаар за өнгийг бас хар болгож болно. Яаж болох вэ гэхээр энэ доор нь байж байгаа. Энэ хар болж болно. Энийг бас хар болгож болно. Гэх мэтчлээ. За эсвэл бүр юм хөндлөн ч гэдэг юм уу. Онцгой харагдуулах юм. За ингээд янз бүрээр өнгийг өөрчилж болно. Тэглгүүдийн нэрийг оруулж өгвөл зүгээр. За тэгтээ яг хэр жишээ нь Y дээр тэнхлэгийн нэр оруулж өгье л дээ. Энэ дээр дарлаа. Chart design. За тэгээд add element тэгээд axis title гэдэг дээр дараад за энэ дээр тоо X тэнхлэгийн нэрийг болохоор бүгдээрээ бүлгүүд гэдэг өгч. За гэх мэтчлээ одоо ард нь магадгүй хаалтан дотор нэгжүүдээ өгдөг ч юм уу энэ байдлаар нэмж шинжилэл хийж болно. За тэгээ эцэст нь бүгдээрээ ингээд энэ үнийг бичиглэлүүдээ бүгдийг нь харуулж энд орсон бичгүүдийг. За ингээд тайтлаа буюу гарчгийн өөрчлөлт, шилбэний ясны өвчлөлийг өвчнгүүтэй нь харьцуулж байгаа. Харьцангуй давтамжаар нь харьцуулсан график бэлэн боллоо гэсэн үг. За ингээд жоохон томруулаа харъя бүгдээрээ. За энийг кофедж аваад энэ дээр тавьчих. За мөн мэдээж зургаар графикаар байгуулж байгаа тохиолдолд анхааруулах зохих нэг зүйл үүдэг. Энэ бол энэ хэр их том зураг байхын эсвэл жижиг зураг байх бол тоог нь одоо энэ хувааруудыг томруулж өгөх хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ дээр одоо бүгдээрээ энэ хажуугийн текст файл дээр оруулах гэж байгаа ч үгүй л энэ зургийг. За ингээд энэ хувааруудаа бас томруулж өгнө. Энэ тайтлуудыг бүлгүүд одоо энэ хоёр харьцаа энэ 18 энийг 16 болгоод энийг 16 болгоод энэ 18 энэ 18 чинь энэ legend буюу энэ нэрүүдийг жоохон томруулаад өгнө. За бүгдийн times болгож ил та. Times. За гэх мэтчлэн ингээд өөрчлөлтүүдийг хийж болно гэж. Ингээд бүгдийн нэг зэрэг ингээд томруулж болно. За дараа нь copy гэж авлаа. Одоо бид нэр Word файл дээр бичиж байгаа гэж төсөөлье л да. Тэгээд дараа нь зургаар ингээд шууд оруулж болно. Энэ дээр гараад ирнэ. Эсвэл Excel файл хэлбэрээр нь шууд өөрөөр нь copy гэж болно. За гэх мэтчлэн үйл ажиллагаа явагдана. За тэгээд дараа нь судалгаанд бол яах вэ гэхээр үр дүнгээ тайлбарлаж бичих гэдэг чухал хэсэг байдаг. Энэ дээрээс бол энэ бүлгийн тэдэн тийм байла. Одоо нэгдүгээр бүлгийн жишээлбэл нэгдүгээр бүлгийн 21 буюу 71% нь хөлний өвчлөлт нэрвэгдэжсэн бол 30% нь хөлний өвчлөлгүй бүртгэгдсэн байна. Энэ нь бол тодорхой хуваарьгүй хаалт нь магадгүй одоо нөлөөлж магадгүй байна гэдэг ийм мессежийг энэ зурган дээрээс өгнө гэсэн үг. За тэгээд цааш нь энэ график байгуулах аргыг илүү дэлгэрүүлээд илүү сайн
тодруулан суралцаарай.